Орой минь үзэгчдээ Ундрахаа мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн мэдээлэлд бэлэн болсон байна. Та бүхэн шинэ мэдээлэлд анхаарлаа хандуулно. Эхний мэдээ. Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 11-р хуралдаан 84% эрсдэлтэйгээр эхэллээ. 6 төлөөлөгч цахимаар 26 төлөөлөгч танхимаар оролцсон юм. Хурлаар нийт 9 асуудлыг хэлэлцлээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11-р хуралдаанаар хэлэлцэгдэж буй хинтээ нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлчлэгээний газрыг татан буулгах тухай асуудлыг бидээ сурвалжлан хүргэж байна. Тус байгууллагын тухайд 3 жилийн өмнөөс алдагдaltaй ажиллаж ирсэн бөгөөд нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж иржээ. Монгол Улсын засгийн газраас хэмнэлтийн горимд шилжих бодлого барьж буйтай холбогдуулан энэхүү тус газрыг аймгийн засаг даргын тамхи газрын дэргэдэх 3 хүний ажлын байрыг цомготгож төсвөөс жилд ойролцоогоор 80 сая орчим төгрөгийг хэмнэх боломжтой гэж үзэж байна. Энэс одоо тэгээд онцлог 3 ордод энэ засгийн борлуулалт аваад бол манай ажил тасгийн дарга хийж ажиллана. Нийгмийн чирэг бол бид нар хайрцагтарын таваар хөгжлийн ажилтнаар ажиллуулсан. Нэгдлийн бол энэ доод ахтай ирсэн. Нэгдлийн шаардлагатай өөр ус байгуулсан хийж ажиллуулсан. За ингээд тооцоо 3 хүний цалингийн энэ энэ бол жилээр тооцсон нэгэд таваар. Тэгээд энэ орнотын үйлдвэрийн газрын аппликейшн буур өөрөөсөө бид асуулаас ажиллахгүй. Түг орчроо үйл ажиллагаа өчигдөр хөрвөлдөөсний дагуу судалгаажлуулаас бүлэс судалгуулалт ажлын хамгаалалтын бүрэн сандраа зөвхөн насруу Улаанчгийн төсвийн аймгийн болоод татвартай орлуулсан тооцоолоод ингээд явна. Тэгэхээр үндсэндээ бол бүрэн жилийн энэ атактаар оруулсан наяар төлөвлөний Тус газрыг хэвээрүүлдэх Монгол Ардын намын бүлгээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа төлөөлөгч Бат Гэрэл мөн өөрийн байр суурийг хэллээ. Тэрээр тухайн газрыг тасаг болгон өөрчлөх ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байна. Хэдийгээр баяр жаргал дарга болоод ажиллаж байгаа хүмүүс нь хамгаалалтаа газартаа ирж ажиллах юм бол асуун тушаалын нэст нь өөрчлөгдөн. Яг чанар ялгаа гарахгүй. Юу хурцны хийх ажил байгаа юм шиг. Нэг байгууллагын татан болоод нэг хараа руу нэг байгууллага хараа шилжүүлж байна. Ийм байж болох. Цаана олон хүний ирэх шиг байна. 19 хүний цаана дор хаяж хамгийн багтаа 2-3 хүний гэрүүлтэй хүмүүсийн амьдрал юм байна. Энэ хүмүүсийн батлааг яаж харж хэцүү шүү дээ. Дээрээс нь санхүүгийн зөрчилтэй ашиггүй ажилласан гэсэн юм ярьж байна. Ашигтай ажиллахлаас нь үр чиглэл бол аймгийн хүмүүс. Тэгээ болохгүй удирдлагын хариуцлага тооцоол салтын албан тушаалын дууралт юм. Тэгэл заавал бүтэн байгууллагын 20 хүний амьдралаар тоглох төсвийн хэмнэлтийг тэр 3 хүний оронтой шилжүүлснээр төсвийн хэмнэлтнийг яхад тийм оожчихсан та сонсогдохгүй л байна шүү дээ. Өөр хэмжүүл зардлууд манай нэг үйл харж байна. Энэ үдийг хийхгүй хийж бүхэн байгууллагын ажилчтай амьдралаар тоглох гэсэн юм байна. Тэгээ бүлэг дээр санал нэгдсэн гэдэг нь хүчтүүрээ дараад байдаг. Би бол бүлэг дээр эсрэг саналтай байсан. Тэр үдийг би уурлаг айлгсан. Ойлгосон. Энд байгаа нийтлэг үйлчлэгээний 19 хүнийг бол өдөр ажлын байр нь хадгалагдаад үлдэнэ. Тэнд хэд хохирохгүй. Би энэ асуудлаар нийтлэг үйлчлэгээний ажилчтай өөрсдөө уулзсан. Саналыг авсан. Харин хамгийн газар дээр бид нар ирүүл бас амар байна. Аль талдаа нэгэн дээвэр дор бид нар үйлчлэгээ явуулж байгаа. Хуучин ч тийм байсан. Та бүхэн ч мэдж байгаа. Хэвлэлтийн хууль яригдж байгаа. Энэ төрийн өмч компаниудын олон захирлууд нь бууж байгаа. Төрийн өмч компанийг татан буулгаж байгаа.
заавал энэ тамгын газрын хажууд нэг овоож оцоосон төрийн өмчлөх компани байлгаад тэр захирал машин унсан процесс юм тийм л байгаа шүү дээ. Тэгэхээр нэгэн чиг үүргийн байгууллага юм чинь нэг дороо байж, нэг дээгүүр дороо байж үйл ажиллагаагаар хүмүүнийхээ үйл ажиллагаа дэмжиж ажиллах нь зөвөө гэсэн байр суурин дээрээс засваргын зөвлөл хуралдаад энийг хурал руу оруулж ирсэн. Энэ бол хурлын бүр их асуудал. Болохгүй асуудал. Тэгэхээр ийм саналтай миний хувьд. За батлагтай. За хамгийн дараа өчигдөр бүгийн хууль энэ зохион байгуулагдсан батлагын төлөөлөгчийн хуулийг Хинти нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчит үйлчилгээний газрын дарга Баяр Жаргал өөрийн байр суурин илэрхийлсэн юм а. Тэрээр хэлэхдээ өөр бусад байгууллагад өөр үүссэн асуудал байхгүй. Харин бусад зардлыг өөрийн орлогоор олохыг хичээдэг гэсэн юм а. Төрийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр энэ асуудлыг шийдвэрсэн байх гэж тэрээр үзэж байна. Энэ өдрийн мэндийг хүргье. За Хинти нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэдэг энэ байгууллагын захирал одоогоор ажиллаж байгаа Баяр Жаргал гэж хүн байна. За манай байгууллагын хувьд бол төсвийн хэмнэлтийн хуулийн талаар бусад ажлыг сайжруулж энэ төрийн байгууллагуудын үйл ажиллагааг бас нэг чигт оруулж хамгийн гол юм нь үйл ажиллагааг сайжруулах тал дээр бол энэ үйл ажиллагаа хийгдэж байгаа гэж бид нэр ойлгож байгаа. Аймаг орон нутгийн удирдлагуудтай захирлын байр сууриарч мөн хамт олонныхоо хамтч гисэн уулзаж нэгдсэн байр сууринд бол хүрсэн. Манайх бол яг санхүүгийн хувьд бол яг цалин гал төсвөөс авдаг. Тэгээд байгууллагын хувьд бол бичиг хэргийн зардал тэр унаа цуцаа тэр бусад их олон зардлуудыг бол өөрийн орлогоороо бүрдүүлэх гэж ингэж оролдож чармааж ажилладаг. Тэгээд яг одоогоор бол аливаа нэг газарт өөр үүссэн, авлага үүссэн, үгүй бол тэр их зөрчил санхүүгийн юмнууд гарцсан юм бол байхгүй байна. Гэхдээ бол удаа дараалан аймаг орон нутгийн удирж байгаа эрхэм хүмүүст бас манай дээр бол бас энэ асуудал бол бас нэлээд ийм ачаал өгөөд байна. Бид нар яг үндсэн ажил маань 5 хүний маань сууж байгаа энэ заа танхимаас эхлээд төрийн үйлчлэгээ, төрийн ёслол тэгээд бас энэ Хинти нутгийнхаа бас өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг ухтаж үүдэх овоо уул юуны тахилга гэдэг ингээд үйл ажиллагаа хийгээд явдаг. Дээрээс нь ядмагхан бас орлогоор бас нөгөө хязгаарлалшгүй ийм асуудлууд дээр бас шийдэх ийм юмнууд гараад идэг учраас энэ байдлаа бол орон нутгийн удирдлагууд бол тавьсан баг. Тэгээ энэ хүрээндээ энэ асуудал яригдж байгаа юм хийн. Яг нэгтгээд хамт ажилласнараа бол манай байгууллагатай хүн ажилтгүй болох гэдэг юм уу, байгууллагын үйл ажиллагаа доголдох гэдэг юм уу. Энэ тал дээр бол би ямар нэгэн байдлаар доголдол гарахгүй байхад ингэж харсан. Харин эсрэгээрээ нэгдүгээр нэгэнтээ улс орноороо яригдж байгаа энэ төсвийн хэмнэлт аливаа хэмнэлт энийг сайжруулъя. Төрийн байгууллагуудын нэгдсэн энэ хамтын ажиллагааг сайжруулъя. Тэгээд дээрээс нь аймаг орон нутагч гэсэн хөгжихэд бас нэг ойлголттой нэг ийм хамт олноор яваад үзвэл бас сайн хууль үрээж магадгүй гэсэн ийм байр суурьтай байгаа гэдгийг хэлье. За иргэдийн төлөөлөгчтэй хурлын 11-р ээлжид 11-р хуралдаа маань хуралдаж байна. За ер нь бол төлөөлөгчтэй маань ирц бид нар бас энэ хэмнэлтийн тухай хуультайгаа холбогдуулаад сумдынхаа хурлын дарга нар засаг дарга нарыг урилгаар урьж энд авчирч оролцуулдаг гэсэн бол өнөөдөр цахимаар оруулж байна. Мөн дээрээс нь бас өөрийн биеэр ирж чадахгүй бас нэг шалтгаантай зарим нэг төлөөлөгчд маань бол цахимаар орж байна. За ингээд ер нь нийтдээ ирц бол хурлын төлөөлөгчдийн ирц бол 80 гаруй хувьтай ингээд өнөөдөр хуралдаж байна. За өнөөдрийн хуралдаанаар бол бид нар бас ер нь бол энэ хэд хэдэн асуудлыг хэлцгээр явж байгаа. Хуучин бол аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчд байхад бол зарим чиг үүргийг бол тэргүүлэгчдийн асуудлаараа шийддэг. Зарим чиг үүргийг бол том хуралдаанаар ингээд нэгжийн хуулийнхаа дагуу ингээд явдаг байсан. Одоо бол бид нар тэргүүлэгчд байхгүй учраас хилцэж байгаа асуудлын цар хүрээ тэр харгалзахгүй бүх асуудал орон нутгийн нийгэм эдийн засгийн бүх асуудлаа бид нар энэ том хурлаараа шийддэг болсон. Тэгээ ер нь бол бараг сардаа нэг удаа ингээд хуралдаж байна. За өнөөдрийн хурлаар бол эд хөрөнгө худалдах хаагдлах шилжүүлэх асуудлыг хуучин бол тэргүүлэгчдэр хэлцдэг гэж байна. Өнөөдөр анх удаа бол аймгийн иргэдийн хурлаар
хэлцэж байгаа. За мөн одоо нийтлэг үйлчилгээ орон нутгийн өмчт үйлдвэрийн газрыг татан буулгах асуудал орж байна. За мөн одоо 2021 оныхоо төсвийн гүйцэтгэлийг хэлцэж байна. 2022 оныхоо төсвөд одоо тодтгол хийх гэж байна. За мөн одоо 2022 онд давхран зориултаар агнах барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох. За орон нутгийн сангийн журмаа батлах. Өмнөх хурал дээр бол орон нутгийн сангийн журам бид нар баталсан. Ганцхан нэг хууль зүйн дотоод иргэн яамд нийтээр дагаж мөрдөх журам учраас очиж бүртгэгддэг учиртайгаа. Тэн дээр бол яг төрийн оролцоотой одоо ямар нэгэн үйл ажиллагаа байж болохгүй гэдэг үүднээсээ нэгэн одоо заалтыг өөрчлөх юм одоо чиглэл ирсэн. Энийний дагуу өнөөдөр бид нар хурлаараа дахин одоо тэр өөрж байгаа өөрчлөлтийг энэ хурлаараа одоо оруулж ингээд танилцуулж байгаамаа. За мөн дээрэс нь одоо нэгжийн хууль шинжилгээнтэй холбогдуулаад нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгчдийг одоо сонгох юм одоо шинэ журамтай болсон. Ингээд одоо ер нь нийтдээ өнөөдөр бас 8 асуудал хэлцгээр төлөвлөөд ингээд амжилттай эхний 2 асуудлаа хэлцээд ингээд дуусж байна. Нийтлэг үйлчлэгэн дээр жоохон тодруулаад ярил ер нь ямар үндслээр нийтлэг үйлчлэгийг одоо яг аймгийн захиргаараа нийлүүлэх байгаа бай ийм жишг ямар одоо аймагудаас байгаа. За ер нь бол нийтлэг үйлчлэгээний газрыг бол одоо бас бид нэлээд том цар хүрээгээр ингээд ажилуулах анх бол одоо үүсгэн байгуулахдаа тийм одоо байсан. За одоо бол яг өнөөдөр бол тэр цар хүрээгээр бас ажиллаж чадахгүй зөвхөн одоо засаг дарганы тамгын газрын одоо үйлчлэгч нарыг жолооч нар за мөн одоо харуул тамгын газрын харуул гэдэг ийм л одоо бүтцтэй өнөөдөр явж байгаа. За тийм учраас бид нар нийтлэг үйлчлэгээ гэдэг яг утгаар нь одоо бүх одоо байгууллагын үйлчлэгээний байгууллагыг аваа явж нөгөөл одоо тэр байхгүй байгаа. Тэгэхээр энэ байгууллага маань бас тодорхой хэмжээний бас үр ашиггүй дээрэс нь одоо ижил чиг үүрэгтэй одоо яг ийм одоо тохиолдол хэмнэлтийн одоо тухайн хуулиараа бол нэгтгэх ийм одоо чиглэл усгаа барьж байгаа. Тэгээд сүүлийн одоо 2-3 жил тодорхой хэмжээгээр энэ одоо ашиг бас тодорхой хэмжээгээр орохгүй алдагдaltaй яваад байгаа учраас бид нар зөвхөн тамгын газарт үйлчилж байгаа энэ байгууллагыг тамгын газрын нэгж болгоод ингээд аваа явуул цаашдаа одоо бас энэ алдагдал юмнууд нь гайгүй. Дээрэс нь энэ одоо нийтлэг үйлчлэгээний газарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг бас хангахад илүү дөхөн бос болох юмаа гэдэг нэгдмэл удирдлагатай одоо бас байх үндэс зарчмыг одоо бариад өнөөдөр нийтлэг үйлчлэгээний газрыг татан буулгах асуудал. Энэхүү хуралдаанаар энэ асуудлаас гадна орон нутгийн өмчөд зарим байгууллагуудын эд хөрөнгө худалдах, агтлах, шилжүүлэх тухай, нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчөд үйлдвэрийн газрыг татан буулгах тухай, өмч хамгаалах зөвлөлийн журам батлах тухай, аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, аймгийн 2022 оны төсвийн тодтголыг батлах тухай, орон нутгийн сангийн журам батлах тухай, аймгийн хэмжээнд 2022 онд агнах, барих, агнуурын амьтны тоон хэмжээний дээд хязгаарыг батлах тухай, нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч батлах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм а. Дараагийн мэдээ. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгож байгаа аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдахыг хүссэн Кирлэн сумын 57 иргэн бий. Тэдгээр иргэдийг аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төслийн сонгон шалгаруулалт явагдлаа. Энэ удаагийн сонгон шалгаруулалт нээлттэй ил тод зохион байгуулагдсанаараа онцлог байлаа. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, хамгаалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл зориулж, иргэдэд барьцаагүй, хөөгүй, эргэн төлөх нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай олгодог. Энэхүү төслийн зээлийг ил тод олгох зорилгоор аймгийн засаг дарга чогсомжийн санаачлагаар амжилтын гүр хэмээх Shark Tank нэвтрүүлгээ санаа авч зээл хүсэгч нар шүүгчдийн өмнө олон нийтийн хяналтанд ор төслөө танилцуулах бөгөөд хамгийн өндөр өнөө авсан иргэд зээлийн дэмжлэгт хамрагдах юм а. Иргэд маань өөрсдөө 3 минутын хугацаанд танилцуулж байна. За шүүгчд бол 3 минутын одоо хугацаанд асуулт хариултаа ингэ явуулаад үнэлгээгээ тавиа явж байгаа. За ер нь бол бидний барьж байгаа гол зорилго бол яг аялал жуулчлалын бүс болог нутаг болохтой холбоотой яг орон нутгад хинтийн брэндийг бас шинээр үүсгэн бий болгож байгаа. Энэ одоо төсөл хөтөлбөрийг бол биднээс дэмжиж гэсэн бол нэг бодлого байна. Нөгөө төгөөр одоо орон нутагт доктортой үйл ажиллагаа явуулаад үнэхэрийн дэмжлэг 10 сая төгрөгийн дэмжлэгийг аваад цаашдаа бас доктортой үр дүнтэй үйл ажиллагаа хэрэг явуулах боломжтой гэсэн төслүүд дээр бид нэрс анхаарал хандуулж байгаа. За мөн одоо шинээр одоо бизнес эрхлэх гээд байгаа үнэхэрийн цаашдаа доктортой үйл ажиллагаа явуулж байгаа Хинтэн аймагт шинэлэг гэсэн ийм одоо төслүүдийг бид нэр бас харж үнэлгээ өөр гэсэн үнэлгээг бол тавьж байгаа. Энэ удаагийн төсөлд Кирлэн сумын 8 багийн 57 иргэний материал хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт иржээ. Үүнээс шүүгчид 13 төслийг шалгаруулж тус бүр 10 сая, нийт 130 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгийг өгөх юм а. Ирсэн төслүүдээс хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 13, хүнсний ногоо 4, ахуй үйлчилгээ 34, бусд нь аж ахуй фермер зэрэг чиглэлүүдээр төслүүдийг ирүүлсэн байлаа.
Мөн төслийн шалгуултанд энэ жилийн хувьд ил тод нээлттэй буюу оролцогч бүрийн оноог шууд өгөн оролцогчид оноогоо лед самбар дээрээс дор бүр нь хараад явах боломжийг олгосон байна. Анх удаа бичиж оруулж байна. Тэгээ н оруулж байгаа хугацаанд бол энийг төслийг одоо ингээ үнэхээр авчих юм бол одоо эко тэгээ дээрэс нь энэ одоо засгийн газраас хэрэгжүүлж байгаа одоо аялал жуулчлалын бүс нутаг болж байгаагаа холбоотойгоор тэгээд энийг бол нэлээд үйлдвэрлэгч маяг дээр оруулах гэж байгаа. Тэгээд ажлын байрыг бас нэмэгдүүлнэ. Төслийн маань зорилго дээр бол тэгээд одоо яг нөгөө манай хинтийг одоо яг ингэ төлөөлөд яг ингэ брэнд гэсэн яг нэг бүтээгдэхүүн бол зөвхөн хүнслээд шүү дээ. Тэгээд энийг бол ингэ хинтигээр ирээд аваад гарахад бол бас ингэ гоё тийм гар урлал үндэсний хэв шингэсэн гэдэг утгаар тэгвэл ямар ч гэсэн өргөжүүлнэ бэлэг дурсгал гэдгээр бүр өргөжүүлнэ гэж бодож байгаа. Намайг Гамбалдын ишиг чаргал гэдэг Хинтээ аймагт ишиг урлан нэртэйгээр оёлын салон эрхэлдэг. Эхлээд одоо 10 сарын хугацаа болсон байна. Тэгээд хөдөлмөр халамж хилцдэг бол үргэлж хамтарч ирсэн. Одоо шишиг урлагаа эхэлсэн цагаас эхлээд ажлын байр амьдралын баталгаа сургалтанд сурсан. Үүний дараагаар хинтээ төлөвлөлтүүдээс бараа бүтээгдэхүүнээ тавиад сургалт сурчлаганд бол үргэлж хамтдаа байдаг. Тэгээд энэ удаагийн төсөлд бас төслөө өгөө тэгээд ажил үйлчлэгээ өргөжүүлэхэд тэгээ төслөө өгсөж байна. Энэ бол маш их бас зөв байгаа. Нэрэл ингээл төслөө өгдөг зарим нэг нь авч чадахгүй тэгээ цаагаараа ийм тийм гарлаа гэдэг агиух хил маргаан гардаг л та. Тэгэхээр энэ юу бол бүгдэд нээлттэй байгаа нь бол надад бас их таалагдж байгаа. Энэ бүгд л ингээ хүч үзээд сараад үзээ. За төслөө танилцуулаад гараад ирлээ. Тэгээд ер нь хоёр дахь удаага оролцож байна. Өмнө төмөр хийцээ угаар орж байсан. Сая бас төмөр хийцээ угаар орлоо. Ер нь гүдэг хаалга, хашааны хаалга, хашаа айс, нам даралтын зуух, энгийн зуух, гэрийн зуух тиймэрхүү юмар хоёр дахь удаага оролцож байна. Өмнө нэг 16 онд нэг оролцож байсан. Тэгээд энэ жил бас дахиад ер нь оролцож үзэж байна. Зохион байгуулалтын хувьд сайн л зохион байгуулалтын явж байна. Тэгээ бас шударгуулж явах шиг байна. Энэ илэн далангүй шууд камераар гараад дэлгэцэн дээр шууд өгсөн оноонууд нь бас шууд гараа авчдаг юм шүү дээ. Шударгал явж байна гэж бодож байна. Энэ болохоор би өргөжүүлэхийн тулд орж байгаа. Тэгээ ажлын байраа нэмэгдүүлэх. Тэгээд ер нь бас өөр бас хоолны нэр төрлөө нэмэгдүүлэх. Тэгээд ажлын байр нэмэгдснээр хоолны маань төрөл гаргадаад үйлчлүүлэгчид бүр арай бүр өргөн цар хүрээтэй болж хүрэх байгаа. Тэгээд өнөөдөр энэ төсөл бичгтээ юу яасан? Тоног төхөөрөмж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор л төсөл бичсэн дээ тий. Хамгийн ихэнд орсон. Хамгийн ихэнд орсон өглөө 8 цагт ирээд тэгээд хамгийн ихний юм орсон. Төслийг дэмжигч олгогч талаас Хинтээ аймгийн түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж буйтай холбоотойгоор энэ талыг хөгжүүлэхэд нэмэр болох үйс нутгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төслүүдийг дэмжих бодолтой байгаагаа энэ үеэр хэлсэн юм а. Мөн цаашид авсан дэмжлэгэн хэр үр дүнтэй зарцуулж байгаа талаар улирал бүр явцын нэвтрүүлэг хийж иргэдэд тайлгнах юм а. Тиймээс ч төрөөс олгодог зээлүүд нь иргэд татвар төлөгчдийн мөнгө байдаг ба энэ мөнгийг ямар журмаар яаж зарцуулж ямар үр дүн гарч байгааг иргэн бүр харах мэдэх эрхтэй юм а. Мэдээллийн хөтөлбөрт хамтдаа тавханд баярлалаа. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулно. Хинтээ аймгийн ууган цэцэрлэг болох хэрлэн 1-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийг энэ жил 86 хүүхэд төгсөж ерөнхий олонх сургуулийн сургуулийн бусгыг халах гэж байна. Тэгвэл энэхүү хүүхдүүд сурсан мэдсэн бүхнээ эцэг эх багш нартаа танилцуулж хүүхэд бидний ирээдүйд тайлан төдөрлөгийг зохион байгууллаа. Хинтээ аймгийн хэрлэн 1-р цэцэрлэг нь өдгөө эрд хичээлдээ үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн ууган цэцэрлэг үлээ. Тус цэцэрлэг нь энэ жилийн хувьд 225 суралцагчтай бөгөөд бэлтгэл бүлгийн 86 хүүхэдтэй юм а. Тэгвэл энэхүү хүүхдүүд өнөөдөр сургуульд хэрхэн бэлтгэгдсэн болоод цэцэрлэгийн туршид суралцсан мэдлэг оюун, авиас чадвараа гэр бүл эцэг их асран хамгаалагч нартаа танилцуулах үүднээс хүүхэд бидний ирээдүйд тайлан төдөрлөгөө биеийн тамир спортын газрын зааланд зохион байгууллаа. За Хинтээ аймгийн хэрлэн 1-р цэцэрлэг нь бол Хинтээ аймгийн ууган цэцэрлэг. За өнөөдөр манай
цэцэрлэг бол нийт 225 хүүхэдтэй. За өнөөдөр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийг 86 хүүхэд төгсөж байна. За 86 хүүхдийнхээ өнөөдөр тайланд өдөрлөгийг зохион болж байгаа. Манай өнөөдөр зохион байгуулсан тайланд өдрлийн гол зорилго нь бол ерөнхийдөө сургууль бэлтгэсэн байлдад бэлтгэх. За дээрэс нь сургалтын хосрогдлыг бас арилгах. За яг энэ чиглэлээр бол бид нар төлөвлөгөө боловсруулад ажиллаж байгаа. Төлөвлөгөөнийхээ дагуу өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. За сургууль бэлтгэсэн байдлын үнэлгээнд дээр бол цэцэрлэг буюу аймгийн хэмжээнд дуу хөгжим биеийн тамирын хичээл дээрээ бас нэлээд төлөвлөгөө ажиллах шаардлагатай байгаа. Тэрэн дээр тулгуурлан бид нар өнөөдөр хүүхдүүдийнхээ мэдсэн сурсан юмнуудыг эцэгтэй тайлгнахтай энэ арга хэмжээг зохион байгуулаад ажиллаж байна. За өнөөдөр ингээд нэгдүгээр цэцэрлэгийн маань төгсгөлтийн баяр болж байна. За манай хүүхд бол нэгдүгээр цэцэрлэгийн ахлах А бүлэг төгсөж байгаа. Тэгээд өнөөдөр цэцэрлэгийн удирдлагууд болон хүүхдүүдийн урлаг соёлын арга хэмжээг үзээд бас маш их сэтгэл өндөр байна. Тийм аа цэцэрлэг бол үнэхээр гоё арга хэмжээ зохион байгуулсан байна. Тэгээд хүүхдийн маань төгсгөлийн баярыг зохион байгуулахад ингэж гоё арга хэмжээ зохион байгуулсан цэцэрлэгийн удирдлагууд болон багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За мөн наран гар багштай бол ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд ер нь давгүй сайхан бэлтгэгдсэн байна. Тэгэлгүй яг зөндөө их юм зааж сургасан багш нарт нь баярлалаа. Шүлэг дуу зөндөө сурсан байна. За өнөөдөр ингээд манай хүүхэд цэцэрлэгийн баяраа тэмдэглэж байна. Энэ арга хэмжээ маш зохион байгуулалттай сайхан болж өнгөрж байна. За энэ хугацаанд бол цэцэрлэгтэй дуулж бүжиглэх, гар зураг, хөгжим тоглох гэдэг олон арга хэмжээнд суралцсан мэдлэг чадвар бол одоо ингээд нэгдүгээр ангид бас бэлтгэгдээд ороход бэлэн болоод байгаад маш их баяртай байна. Энэхүү 86 хүүхдийн дийлэнх нь 5 настангуй төгсөж байгаамаа. Эдгээр хүүхдүүд төгсөлтийн баярынхаа үеэр цэцэрлэгийн туршид суралцах ёстой сурсан дуу, бүжиг, хөгжим болоод зурсан бүтээлэн үзэсгэлэнгүүдээ хүртэл толилуулаа. Хүүхдүүдийн хувьд хэдхэн сарын дараа сургуулийн бусаг алхаж байгаа учраас анхны төгсөлтийн баярыг ийхүү хийж байгаад баяртай байна гэдгээ хэллээ. Мөн энэ бүхэн нь ээж аав гэр бүлийнхэнд нь маш том баяр болж байгааг онцолж байна. За хэн багшийн ангийн хэн гэдэг хүүхд вэ? Наран багш. Хэн блэ? Нэмэрдэн. За одоохой сургуульд орох гэж чамд ямар санагдчих? Гоё. Юу цэцэрлэгтээ юу сурч авсан? Шүлэг дөө. Тэгээд дөөндөө шүлэгэнтэй бүт. Анин дөө сая гоё энэ тайлбар дууссан штэ. Дууныхаа жоох хэсгээс дуулаад үзчихсэн. Дуу сурсан юм чи гоё орос дуу сурсан штэ. За катешныхаа жоох хэсгээс нь дуулаад үзчих. Распитали яплони груши папали этомни надрикой виходина на перикачуша на бисой гбен нагрутой виходира минюзавадilla пропесно гасисагола Protogopilla, Protogopilla, Protogopilla. Мондөг. Багштай артай шүү, хүүхдүүдтэй артай шүү. Сайн уу? Сайн уу? Сайн дуулаад бүжгэлсэн тий? Тий. За одоо чи сургуульд орох гэж байгаа юм байна шүү дээ. Тийм үү? Тий. За цэцэрлэгээс юу сурж мэдэж авваа? Дасглаа. Тоноостой. Намайг шиглэн гэдэг. Багш нэмэлт хажууд зогсолтой. Туул багш. За чи өнөөдөр юунд орвоо? Би төсөлтийн баяраараа гоё нүд орсон. Цэцэрлэгээ төгсөх чинь ямар санагдаж байна? Гоё санагдаж байна. Чи энэ цэцэрлэг тахта юу сурсан? Багш нь чамд юу зааж өгсөн? Дасгал дээр тэгээ бүжиг. Тэгээд зурд сурсан уу? Тий. Чи гоё тоо сурсан те? За тэрийг хэлээрэй. Тааны нөгөө тоотойгоо гоё юм бичдэг. Би найзуудтайгаа тоглодог. Тэгээ би ээж аавтайгаа хайртай.
Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. Призм жүжигийн дугуулангийн хүүхдүүд удахгүй болох хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зүггүй шөмбөөлөө жүжигийг хан энтгийн нутагта үн төлбөргүй тоглох гэж байна. Энэхүү жүжигийн дугуулангийн суралцагч хүүхдүүдийн анхны уран бүтээл болж байгаа юм а. Хинтээ аймагт анх удаа Призм хүүхдийн жүжигийн дугуулан байгуулагдаад 3 дахь сартаагаа золгож байгаа бөгөөд нийтдээ 15 суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг юм а. Тус дугуулангийн сурагчид удахгүй тохиох хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж зохиолч Лаа Сүрэнгийн зүггүй шөмбөөлөө хүүхдийн жүжигийг хан эдний чуулгын тайзнаа тоглоход бэлэн болоод байна. Мөн уг жүжигийн дугуулангийн сурагчдын анхны уран бүтээл бөгөөд үзэгч хүүхэд багчуудаа үн төлбөргүй тоглох юм а. Жүжигийн ерөнхий найруулагчаар дугуулангийн багш жүжигчин Номин, продюсероор жүжигчин Тунгалаг Мөрнөр тус ажиллажээ. Призм продакшны дэргэдэх Призм драмын дугуулангийн хүүхдүүдийн маань бэлтгэсэн Лаа Сүрэнгийн зүггүй шөмбөөлөө хэмээх хүүхдийн жүжиг маань Хинтээ аймагт хаан энтэй жолог тоглоход бэлэн болсон байна. Тэгээд манай жүжиг маань болохоор өнөөдөр Хинтээ аймгийн цэцэрлэгийн төгсөлтийн баяр зориулж 14-16 цагуудаас үн төлбөргүй тоглож байгаа. Тэгээд хүүхдийн баяраар муу адил 14-16 цагуудаас хаан энтэй жологт үн төлбөргүйгээр тоглоно. Тэгээд энэ жүжигийг хийхэд мэдээ жүжигийн хувцас, тайз, дууны найруулга гэдэг зардал их орно. Энэ зардлыг бүгдийг гаргаж дэмжиж өгсөн засаг даргын тамгын газар болон Хинтээ аймгийн Хэрхэн сум мөн Хинтээ аймгийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар мөн дэлхийн зөнгөөл энэ байгууллагуудаа маш их баярлалаа. Энэ байгууллагуудынхаа хүч хөдөлмөрттэй энэ байгууллагынхаа сэтгэл зүрхэнд бас манай энэ хүүхдийн жүжиг босч хүүхд багчуудаа тоглоход бэлэн боллоо. Тэгээд энэ хүү манай хүүхдийн жүжигийг болохоор ерхий найруулагчаар соёл урлагийн сургуулийн 20 онд жүжигчин хөгжим театрын жүжигчний анги төгссөн. Болор төгсөн номыг манай эхнэр найруулж байгаа тий. Манай эхнэр энэ жүжигийг найруулж байгаа. Манай эхнэрийн бас найруулга дээр анхных нь уран бүтээлээ. Тэгээ би болохоор өөрөө энэ жүжигийн продюсераар ажиллаж байгаа. Тэгээ энэ жүжигийг бас бүжгийн найруулагчаар Ариун Баатар гэдэг Хинтээгийн бүжгийн найруулагч багш ажиллаж байгаа. Ариун Баатар багштай баярлалаа. Мөн дууны найруулагчаар соёл урлагийн сургуулийн жүжигчний 4-р ангийн 4-р курсын оюутан сайхан бэлэг гэх дөө маань бас Хинтээд зорж иж хүүхдүүдийн маань дуу бичлэг хийж өгсөн. Сайхан бэлэгт баярлалаа. Тэгээд хувцсын болохоор ойдлчин Лянхаа гэдэг Хинтээгийн Лянхаагчтай бас баярлалаа. Тэгээд нийт энэ жүжигийг босгоход хамтарч ажилласан тусалж тэмцсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд хүүхдийн баярт зориулсан зүггүй шөмбөөлөө хэмээх жүжигийг маань хүүхд багчууд 6 сарын 1-нд 14-16 цагаас хүлээн авч үзээрэй. Та бүхэн зориулсан жүжиг шүү. Хүүхдийн баярын мэндийг хүргэе. Хүүхдийн баярынхаа бэлгийг 6 сарын 1-нд ирж үзээрэй. Альва уран бүтээлийг туйруулахад урсгал зардал нийлээдгүй шаардлагатай. Тиймээс Хинтээ аймгийн хүүхдүүд өөрсдөө анх удаа жүжигийг нутгийн тайзан дээр ийхүү тавих гэж байгааг аймаг орон нутгийн зүгээс дэмжиж хамтарч ажилласан байна. Мөн хүүхдүүд жүжигт ашиглагдах жижиг хэрэглэлүүд болоод тайз засалтыг багш нарынхаа хамтын оролцоод хийж бүтээжээ. Энэхүү жүжиг 3-аас дээш насныхан зориулагдсан бөгөөд баярын өдөр үн төлбөргүй тоглож бэлэг барьж байгаа юм а. Тэгвэл жүжиг 6 дугаар сарын 1-ний 14 цаг 16 цагуудаас хаан энтийн чуулга тоглох учраа хүүхэд багчууд та бүхнийг өргөнөөр үзхийг уриалж байна. Дараагийн мэдээ. Хэрлэн сумын Хэрлэн 1-р сургуулийн ойр орчимд тулгамддаг иргэдийн бухимдлын ихээр төрүүлдэг асуудлын нэг бол авто зогсоолын асуудал байдаг. Зориултын авто зогсоолыг сургуулийн хойд тал шийдсэн идэж жолоочид машинаас сургууль руу ороход ойр гэх шалтгаанаар урт талд байрлуулж бөөгнөрүүлдэг. Тиймээс үүнийг шийдэх үүднээс замын орц гарцыг нээж урт талд нь шорон зогсоолыг бий болгохоор боллоо. Хэрлэн сумын засаг даргын тамгын газар Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасагтай хамтран Хэрлэн 1-р сургуулийн урт талын автозамд орц гарц нээж Баян мөнхийн цэцэрлэг түрээлэнгийн хашааны дагуу шорон авто зогсоолыг бий болголоо. Ингэснээрээ сургуулийн ойр орчимд тулгамддаг авто зогсоолоос үүдсэн төгжрөл бөөгнөрөл цаашлаа замын хөдөлгөөний зөрчлүүд багасах юм а. Тэгэхээр Хэрлэн сумын засаг даргын тамгын газраас Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасагтай хамтраад Хэрлэн 1-р сургууль буюу энэ хойд 1-р сургуулийн урт талын авто зогсоолын асуудлыг байгаа орчинд нь зохицуулан шийдвэрлэж байна. За тодруулах юм бол энэ Баян мөнхийн цэцэрлэг түрээлэнгийн баруун хойд талын булангийн хэсгийг бид нар тогтчлын ажилчдаараа янзлуулад автомашин орох боломжтой болгож байгаа. За ингэснээрээ бол Хэрлэн 1-р сургууль 9-р цэцэрлэгээр үйлчлүүлж байгаа эцэг эхчүүд маань Баян мөнхийн автозамаас баруун эргээд шууд цэцэрлэг түрээлэнгийн замаар шорон зогсоолд орж ирэх. За зүүн талаараа бол
эрдэнэ 1-р сургуулийн зүүн талаар цаашаага автозам руугаа холбогдох юм боломжтой болсон. За энэ орц гарцын асуудлыг шийдвэрлснээр бид нэр бол Хэрлэн 1-р сургууль 9-р цэцэрлэгийн гадна одоо автозогсоол замын одоо орчимд бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах ийм ажлыг зохион байгуулж байна. За өнгөрсөн жил бол Хэрлэн сум орон нутгийн хөгжлийн сангийн 40 сая төгрөгийн хөрөнгөөр Хэрлэн 1-р сургууль 9-р цэцэрлэгийн хойд талд 36 автомашины зогсоолыг бол барьж байгуулсан. За энэ автомашины зогсоолыг яагаад сургууль цэцэрлэгийн хойд талд нь барьсан бэ? Яагаад урд талдаа бариагүй вэ гэхлээр сургуулийн одоо энэ урд талын автозамын шорон одоо хэсэг бол доогуура шугам сүлжээ явдаг учраас энэ дээр бол одоо байршлын техникийн нөхцөл өгөх боломжгүй. Энэ дээр ямар нэгэн одоо асфальт бетонын автозогсоол байгуулах одоо ямар ч боломжгүй байсан юм аа. Ийм учраас бид нар бол хойд талд нь одоо автозогсоолын ажлыг бол барьж байгуулсан. Ингээ энэ жилийн хувьд бол бид нар энэ урд талын цэцэрлэг түрээлэнгийн арын одоо зай талбайд бол автомашин зогсох боломжтой талбай байгаа учраас автозамаас орох орц гарцын асуудлыг шийдвэрлээд ингээ энэ дээр одоо шорон орц гарцтай шорон одоо автозогсоолыг бий болгож байна. Ингээр одоо сургуулийн одоо нийт эцэг эхчүүд бол энэхүү одоо шорон гарцаараа орж гарч сургуулийнхаа гадна одоо орчны хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах тал дээр бүгд анхаарч байгаасай гэж та бүхнээсээ хүсэж байна. Өндөр хаан тогтчлтын газрын ажилчид тус зогсоол руу орох автомашины гарцыг нээж цэцэрлэг түрээлэнгийн хашааны булан зайчилж анзааллаа. Энэхүү шорон зогсоол нь газар доогууraa шугам сүлжээ явдаг тул хүчил тийлгүй шорон автозогсоол хэлбэр ашиглагдах юм. Мөн газар доогуурах шугам сүлжээтэй холбогдуулан Хэрлэн сум өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангийн 40 сая төгрөгийн хөрөнгөөр 9-р цэцэрлэг болоод 1-р сургуулийн дунд автозогсоол байгуулахдаа сургуулийн ард талд байгуулж байсан билээ. Өндөр хаан мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Оройг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.